хизээч юм бөө мэд. Паносын нэгэн жижигхэн тосгоны театрт энэхүү үйл явдал урьдсан гэлээ. Браво. За сургуулиуд маш сайн болжоо. За ёо. За 30 минутын дараа жүжиг эхэлнэ. Тийм бол тэр яваад хэрэгтэй юмудаа базаацгаа. Ноёнго театрын дараа. Яа. Энэ хоёр бүгч нь болохгүй байж тээ. Яасан бэ? Хотч гарч ирээд миний өрийг хүргээд байна. Шоро бохотод үстэй. Сургууль дуусчаад байна. Чи зүгээр яриач тээ. Уучлаарай. Нэгтэл над бухаа хийчих хэрэгтэй. За бяруу минь. Өөрө бохолж үтсмэл хэцүү шүү дээ энэ чи бас. За тайвшир. Бүх сайхан болсон да ёо. Театрын дарга. Нэг юм ярих гэсэн юм. Юу? Цалингаа нэмүүлье. Яг тэр цалингаа нэмдэг үү те? Бухын толгойн их мөнгө аваад бүхс нь баг мөнгө аваад байна шүү дээ. Тэгэхгүй яадгийг. Бухын толгойн хамаагүй удирдах яваад байгаа юм шүү. Энд чи хоёулаа байж зогцуулсан юм байгаа үстэй чи. Чи юу яриад байгаа? Урдаг сайхан үнэ байна. Бухын толгой харлаа дурлаа бүх юм удирдах явлаа. Хизээч үнэн сайхан муухай гэж байхгүй. Бүхс нь үгүй гэвэл тугал гарахгүй амьдрал зогсоо. Таныг ингээд астил да амьдрал зогсоо шүү дээ. За. Тэгвэл хоёрын цалин гэж ирэх тийш бодлоо та яа. Үнэн үү дараа. Баярлалаа. 30 минутын дараа сургууль. За. Манай хаали тэр наагур юм аа. Чи одоо бухын мөс царайлчаад юу сүртэй юм чи? Юу гэж хоёулаа адилхан цалинтай байх хэрэгтэй байсан. Ер нь хотын дараагаас их хэмжээний мөнгө авч өрн тарын хийгээг бол ингээ явахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд үдээд ингээ дасганд бухын бүкс хийгээ ивж яахгүй шүү дээ. Тэр үед нь тэр мөнгийг олоод нэр хурдлаа хүн жүжиг хийгээд үзүүчгэл тэгээд бүх юм хаагдах байсан байхгүй юу? Одоо хоёулаа баригдах юм бол шууд шоронд орно. Яа тийм баг. Йоо би энэ тосгоноос бүр залхаад байна. Хот руугаа явмаар байна. Хот гиснээс мөн найз бүсгүй минь юу хийж байгаа бол тоо. Өнөөдөр чи мэдээгүй лүү? Яасан? Танаа найз бүсгүй чи төрцөг гэж хэлээ. Бүр хоёр хүүхэдтэй болсон гэж хэлээ. Том нь чамд дэнд байдлах тэр нүд хамар ам чиг хүн заяа. Хоёр дахь нь хинтээ адилхан гэж. Надтай амар адилхан. Юу яриад байгаа. Бити нэгнийхээ найз охиноор ингэлтэй. За чамайг явуулах чи яг. Миний найз охин юу хийж байгаа болоо? Чи дуулаагүй мó? Намайг ийм үг хэлж байгаа дуурчлаарай. Яасан? Сарын өмнө хэлсэн баха. Танаа найз охин ажлаа тарж яваад. Яасан гэж? Гэртээ очиод хоолоо игээд итсэн байлээ шүү дээ. Юу айлаар юм. Эгэлгүй чи юу айдгаа биш чи. Нөгөө Кармен манай Кармен тоглодог хүүхэнд дурлцсан залуу. Энийг тоохгүй шүү дээ. Тоохгүй. За найз минь. Бүх юм чамаас өөрөөс чи шалтгаална шүү дээ. Хамгийн гол нь чи өөрөө зоригтой байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байл да найз минь. Наа цэцгээ хараач. Уулчиг над руу шитсэн л дээ. Би тэгэлгүй яадیں۔ Шитсэн цэцэг нь ганцхан чам дээр л ирсэн шүү дээ. Намайг тоох болов. Тоолгүй яадгийг. За, одоо найз минь өрөөнийх нь хаалгыг төмөш гэж оронгуудаа. Би чамд хайртай гэж хэлж. Шууд уу? Тий. За, зоригтой. Тэж урагсан гараа зангидаад урагшаа алах. Ой. Тоохгүй. За. Яасан бэ? Тоохгүй гинэ. Ой. Бусдын юу гэж хэлхийг битгий сонсолдоо. Зөвхөн өөрийнхөө хайр дурлалын төлөө зоригтой урагшаа алах. Яваарай. Тоохгүй. Наад. Битээ тоглоомыг дагаж яваш. Тоохгүй. Эрэм хоёрын хооронд эргүү бух бүүж ороод. Ичиг үүж ороод гэдэг бол бухаас ч оролдог юм уу? Бухын толгой гэж энэ бүксийн дорцсонгөө.
Хотын дарга. Хотын дарга энд юу хийж байгаа юм бэ? Цогтъё. Болгооштой. Хотын дарга. Болгооштой. Энэ малгайг аваад хаж тэнцвэр алдагдуулаад байгаа. За. Миний ярьсныг ойлгох уу? Ойлгож байна. Хэрвээ тэр хүүхэн сэтгэлийн ажлыг болцоолох юм бол танай жүжигийг хотод авч тоглоулна. Хотод бүх юм бэлэн гэж бодоорой. Өрөөнд нь ганцаар гэн байлгач. За. Би яран согтуу өнө зүгээр. Би яваад чи. За. Болгооштой. Яг лгөөд шээ. Болгооштой. За одоо чигээрэй. Болгооштой. Кармана чи хаана вэ Кармана? Тэгэхээр чи бүгдийг ойлгож байна уу, тийм ээ? Ойлгосон. Хотын даргаыг аргалчих юм бол хотод жүжиг тавина тийм үү? Тийм. Жүжиг тавиад мөнгөтэй болно тийм үү? Тийм. Мөнгөтэй болоод алтар нэрэнд хүрнэ тийм үү? Тийм. Тэгэхээр театрын дарга би энэ театрынхаа төлөө яг одоо яг би юу ч хийхэд бэлэн байна. Маш зөв. Мөнгөтэй болон чи. Аяа Кармена чи баячих болно. Аяа Кармена чи амтрик болно. Аяа Кармена чиний хүсэл бидэн. Аяа Кармена чи sexy lady. Sexy girl гэж. La passione signorita. La passione signorita. Deve Одны амдан чи төгсөн нэр нь Макарина. Охид бүсгүй нэрлэг болсон нэр нь Сакарина. Эцэг ихээс олооч өгсөн нэр нь Макарина. Сакарина. Одны амдан чи төгсөн нэр нь Макарина. Охид бүсгүй нэрлэг болсон нэр нь Сакарина. Эцэг ихээс олооч өгсөн нэр нь Макарина. Сакарина. Хаана вэ тэр Сакарина чинь? Одоохондоо. Оруул. Хотын дарга. Болж байна. Зөрөгтэй авах. Алхаад байгаарай. Болж байна шүү. За одоо ороод ирэхээр нь хамгийн нэгдүгээрт шууд урал дээр нь үнсчих за. Яаж байгаа? Яадгийн эмэгтэй хүн чинь урал дээрээ үнсэх дуртай идэв. Ямар дуртай хогнууд үү тэр чинь? Тэгээд хоёрдугаарт нь би чамд хайртай гэж хэлчих за. Шууд уу? Тий. Сэтгэлийн уйрааж байгаа байхгүй юу? Тэгээд болохгүй бол гуравдугаарт нь өндрөөс үсэрч өгнө гэж хэлэх. Үгүй үхээд яах юм бэ хүчирхгүй. Чи өөрөө үсэрч өгөхгүй шүү дээ. Зүгээр айдгаж байгаа. Ер нь найзам чамд хайртай гэж хэлхээс нааш хэзээ ч гэдгийг энэ өрөөнөөс гараарай за. За. Хэлжээ л өөр юм болох шүү. За. Зөрөгтэй байт юм шүү. Баярлалаа найз. Зөрөгтэй байна. Хичээгээрэй. Бурхан ивэг найз минь. Одоо чи миний өрөөнд зөвшөөрөлгүй орж ирдэг болсон уу аа? Гар! За. Гарч болохгүй л дээ найз битээ гар гэсэн юм. Та миний өрөөнд зөвшөөрөлгүй орж ирсэн байна. Тийм учраас одоо шуудхан гарах хэрэгтэй. Би яагаад гэвэл ууралмааргүй байна л та. Гэхдээ та ганцаараа юу яриад байгаа юм бэ? Танд би тайлбарлаж хэлье л да энэ өрөөнд маш хүндтэй зочин. Чи юу гутч намайг яаж үсэ зүрхэлж байна? Байж дараа татах юм шимгөөж байж. Юу гинэ? Би чамд хайртай. Би чамд хайргүй. Тэгвэл ухаад үгүй. Ухаа
болохгүй яаж байгаа? Би чам сануулсан шүү. Энэ өрөөнд одоо маш хүндтэй зочин орж ирэх гэж байна. Би чамаа гар гэж дуршаач байна. Чи миний үгийг сонсож байна уу? Чи гараад өгөх. Хайртай гэж тэрнээс хойш гарахгүй. Би чамд хайргүй гэж 708 дахь удаага ярьж байна. Хэр байна? Хайртай гэж хэл. Юу вэ? Хурдан гаргаач. Хайртай гэж тэрнээс хойш гарахгүй. Хайргүй. Үгүй чи хэлчихээ шүү чи. Хайртай гэж хэл. За би чамд хайртай. Чимшээ. Хайрт минь. Миний дурлалт залуу минь. Чамдаа би хязгааргүй хайртай билээ. Чи надад хайртай юу?